Дуучин Арвинаг мэргэжлийн чадварлаг дуучин гэдэгтээ хэн ч маргахгүй зэ. Дуусан дуу бүр нь сонсогчдоос өндөр үнэлгээ авч сэтгэлд нь хүрч үлдэж чаддаг. Арвинагийн хамгийн сүүлийн уран бүтээлүүдийн нэг бол Хунгийн сүлжийн дуу. Чамай эцгүй шөнүүдийн хүйтэн дарсан сэтгэлд мансан нарамэ. Яг ер нь бол Хунгийн сүлжийн дууг кино хийж яхад бол кино группээ бүрдүүлж яхад бол энэ хөгжмийн зохиолч хамгийн чухал л да кинонд бас. Бүгд л чухал. Гэхдээ хамгийн нэлийн үүрэг оролттой нь бол тэгээд хөгжмийн зохиолчор хинтээ ажиллах уу гэдэг бол угаасаа шийдэгдсэн асуудал. Яг тэгэхээр сериод үтер бол оюутан цагийн андууд нэг төгсөлтийнхаа ирэлтэй тэр утгаараа ер нь хамтарч сэрэтэйг нэг урамтай хийх юмсаа гэж боддог ус. Тэгээд энэ кинонд би хөгжмийн зохиолчор авсан. Тэгэд энэ кинонд хөгжим бичих санал юм аа. Тэр нь бол өнгөрсөн оны одоо 12 оны 7 сард намайг хөдөө амралтаар явж байхад эсэ маань киноны хөгжим дээр ажиллах ийм саналыг бол тавьсан. Тэгээд бүтэн сар гарны туршид одоо зохиол бүтээлтэйгээ танилцсан. Тэгээд ямар юм байх талаар бас өөрийн гэсэн төсөөлтөө болцсон байсан. Ер нь жүжигчдийн амьдралын тухайн тийм дуу хиймээр санагдаад тэгээд үг нь ч гэсэн надад орж ирээ. Тэгээд үгээр нь би нэг дуучин мөнх хэрнээ дуулсан нэг дуу гарч ирсэн. Тэр бас залуучууд таалагдсан гэхээр бас сайн дуулсан. Ямар камер харсан тэгвэл би Яч болохгүй зовлон шаналыг Тэчин нэг өдөр дуудсан аахгүй чи асуу үрж нэг хөгжим сонсоод тахтаа гээд. Тэгээ би тэр хөгжмөө сонссон тийм аюул гоё тийм аялгууд сайтай нэг тийм гоё хөгжим надад сонсгосон нэг жоохон гисгэсэн. Үндсэн санаа нь энэ шүү гээд. Сэдв аялгуу бол гарцсан байсан. Тэгэд энэ сэдв аялгуугаар хөөгөөд киноны хөгжмөө хийж исэн болохоор яг энэ сэдвээс нь аваад дуу хийчихье гэж утсан юм л да. Үнэхээр гоё дуу болох юм байна гэх шиг ингээд. За тэгээ одоо энэ үг нь одоо яах вэ? Ямар шүлэг үг байж болох вэ гэсэн чинь. Тэрийг би ястаа мэдэхгүй байна одоо хайлаа гэдэг. Тэгээ хоёул ингээд судалгаа явуулаад хүмүүс үг захиалсан л да. Олон яруу найрагч нар. Олон яруу найрагчнууд үг захиалаа. Тэгээд ирсэн. Зөндөө олон сайхан шүлгүүд байсан. Нэг үгэндээ тогтсон байсан. Тэгээд тогтсон байж хагаад за одоо энийг дуулах уу гэж байгаа. Тэгээд тэгснэ. Ер нь дуучин Арвинагаар дуулуулъя гэдэг. Бүр надад шууд тулгсан л да хэсэ. Чил дуулах хэвээр энэ дууг чил дуулж чадна. Энэ дуу бол мэргэжлийн дуу. Мэргэжлийн гэдэг үгийг их тодтогч хэлж байсан. Тэгээд хүн тэгээд шууд тулгаад хэлчихээр өөрт их тийм сонир санагддаг юм билээ. Нэг өдөр болцоод бид нар Асир хотынхоо өрөөнд очисон. Дуугаа сонссон. Тэгэл дуугаа сонсоод яасан надад их тийм дажгүй айтад дуу санагдсан. Тэгээ би шууд хэлсэн. Энэ дууны ай их надад таалагдлаа. Дууны үг надад таалагдсангүй. Дууны ай үг хоёр хоорондоо шүтэн барилгатай буюу амьтаа байх хэрэгтэй. Яагаад гэвэл дууны үгэн дээр суйрлагдчихэж дуу гэдэг тэр аялгуу маань өөрөө их утга чанартай болж их агуулгатай болж иж тэр дууны ам үүсдэг байхгүй юу. Тэгээд би энэ дууны үг л биш юм байна да. Хэрвээ дууны үгийг солих юм бол дууны үгийг миний хэлснээр солиод хөгжмийн найруулагчийг миний хэлснээр сонгоод ингээд ажиллах юм бол би энэ дуун дээр ажиллаж болж гинэ гэдэг юм саналыг хэлсэн. Нэг л биш байна да гэдэг. Тэгээд ер нь ч тэгээд сериод үтерийн сэтгэл бас нэг биш байсан байхгүй юу. Би хамгийн гол нь яарж байсан учраас нэг киноны нээлт болох гэдэг тийм. Тэгээд яарж байсан учраас энэ дотоо юм хийчихээ алдсан. Тэгээд би Аринад их аялж байна. Тэгээд яагаад би тийм санал тавьж байна гэхээр
Ер нь дууны үг, дууны аялал, за мэдээч киноны найруулагч энэ 3 маань гуруула саналаа тавьж байна. Энэ 3-ыг шүтэн барилдуулаад тэр жигүүр нь болдог хүн нь бол өөрөө дуучин хүн байдаг. Тэр дуучин тэр бүхэн таатай байж, тэр дуучин өөрөө тэр киноны хав зохиол, тэр үгийг ойлгож иж, дууныхаа хаягийг ойлгож иж, аялгауг ойлгож иж, энэ амийг үүсгэж дуу маань үзэгчдэд тэр дууг гардуулж өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ миний сэтгэл төрөхгүй болох юм бол би хүчээр тэр дууг дуулах болдог. Үг нь надад таалагддаггүй, аялгау нь таалагдаад байдаг. Тэгээ за одоо кино найруулагчийнхаа хүсэлтээр болъё гэд ингээд бүтээчих юм бол энэ дуучин хүний ажил биш болно л доо. Би яг амар их яаж чаддаг. Энэ бол одоо уг нь бол таархарлаа юм шиг юм да гэж. Тэгсэн мөртлөө ариун надад нэг жоохон голонгой байхan зэрэг. Угаасаа ч тэр одоо тэр таа нэг сайн таалагдахгүй байсан. Тэгээд за ерөөсөө одоо бид заавал тийм ээ. Тэгээд таалагдахгүй ийм сэтгэлд нэг хүрээгүй юм хийнэ гэж чигээр жоохон цус надад. Тэгэхэд нөгөө хэд маань хоорондоо ярилцаад Асын найруулагч, Сэрод найруулагч, хөгжмийн зохиолч хоёр маань хоорондоо ярилцаад тгий таны харуулъя гэсэн. Одоо энэ яг аял сонсоод энэ аялгауг сонсоод яруу найрыг бичих хүн одоо яг юм байна гэсэн чинь ийм хүн их ховор. Тэгэхээр надад нэг хүн байгаа гэх. Дуушийн харийн надад яруу найрч бүсгүй болор ихтэй санал болгосон байхгүй. Зохиолч Болор Эрдэнэгийг дууны уран бүтээлд татан оруулсан хүн бол яг харахгүй дуучин Ариуна. Энэ хоёр уран бүтээлч өмнө хэд хэдэн дуун дээр хамтран ажиллаж байжээ. Хөгжмийн зохиол Сэрод хийж байгаа гэдгийг сонсоод нэлээд сонирхсан. Яагаад тэгэхээр би үүнтэй өмнө ажиллаж үзээгүй. Тэгээд тэгсэн чинь би явахаар яруу найрч Болор Эрдэнэгийг хавцраад би нэг ийм кино хийж байгаа. За киноныхоо үйл явдлыг ярьж байгаа. Нүдэнд нь ярьлаа гэж нэг киногоо нэг хүнд амжилт бүтэн үзүүлээгүй ихээчлэн ингэж ярьж тэр одоо заах ярьж үзээд өгөөд аваад нүдэнд нь харагддаг. Тэгээд Болор Эрдэнэ ярьсан чинь үнэхээр киноны ерөнхий санаа үнэхээр сайхан таалагдж байна. Үнэхээр гоё юм байна. Тэгээ аялгау сонсчоод энэ юусоо яг чиний ярьсан зохиол тийм яг энэ аялгауны өөрөө үгээ хэлсэн байна гэж гисэн байхгүй. Тэгэхээр аялгау буусан байгаа байхгүй. Анх сонсоход чихэнд шууд наалдсан тийм гайхамшигтай сайхан аялгаа байсан. За тэгээ одоо би их яарж байгаа уучлаарай гэж. Би яараад бол би үнэхээр яарж байгаа. Одоо маш хурдан хугацаанд зохиох хэрэгтэй гэсэн чинь. Гэхдээ би тэгэл одоо яг ямар үг тийм ээ тухайн үед гарч ирэх юм тэгэл би аяа аваад явъя гэсэн байхгүй. Тэгэл нэг сэр одоо аялгауг аваад явсан. Тэр одоо аялгау үнэхээр сайхан аялгаа байсан. Тэгэл авч яваад би чинь маргааш нь уцтаад, орой нь уцтаад, нөгөөдөр нь уцтаад тэгэл ингээл нэлээд өдөр уцсаж байгаа байхгүй. Болор Эрдэнэгээс яаруулаад шавдуулаад тэгсэн чинь одоо ихлээл за эхний удгийн үг нь ямар ч ороод ирсэн шүү гээл. Тэгэл гэжсэн. За ерөнхийдөө 2 дахь удаг аваад 3 дахь удаг аваад ирсэн гэдэг. Тэгээ эхний 2 өдөр бол шууд өөрийнх нь одоо бүрслэн харалт маралт бүх юмараа нэг үг нь ороод ирсэн байна. Тэгээ нэг үгэндээ айгу утсан байхгүй. Тэг би гайхахтайсан байхгүй. Тэгээд уцсгаад одоо ганцхан үг л хэрэгтэй байна гэдэг. Тэгээд уцстаад тэгээд нэг одоо бүхэл бүтэн 3 бадаг үг ороод ирсэн байна. Ганц үг гэж тэгээд тэгж байгаа ерөнхий утгыг харж байгаа л тэгээд ингээд би жичихгүй гэдэг чинь одоо ганцхан үг чи төр үлээж байгаа ганцхан үг гэдэг би тэнд яарад байдаг. Сэрэм сайхан хөгжмөд байна ингээд тэгээд монтаж явагдаад би тэнд одоо дуу хүлээгдээд. Тэгээд тэгсэн чинь за нэг бас нэг орой нэлээ шүн бас за одоо болсоо би очиж сонсоё гэл. Ер нь бол дууныг бичихэд ямар нэгэн тийм айхтар яруу найргийн үг мөр толгой сүл тэ холбох тийм шатлах батаглах тийм онцгийн гоо шаардлага байдгүй. Яг тэр аялгау маань өөрөө өөрийн гэсэн хэмнэлтэй тэр хэмнэлийг л олж сонсох хэрэгтэй байдаг. За тэгээд Болор Эрдэнэ үг ирээл бүгдээр Ариуна дуулаад яг үгээ харж байгаа л аялгау хараал гэж дуулсан чинь. Эсвэл маш олон хоног олон сар тийм ээ зохиогоод эхнээс нэг тийм хүн дуулаад үний чихэнд хоногцсон дуу шиг сонсогдсон байхгүй.
Болор Эрдэнэний хувьд pop opera чиглэлийн дуун дээр амжилт ажилласандаа тун сэтгэл хангалуун байгаа. Киноны найруулагч, зохиолч хэлэх гэсэн санааг дуугаараа дамжуулж үзэгч сонсогчдод хүргэх үүргээ тун чадварлаг гүйцэтгэсэнд нь олон сонсогч үзэгч түнд талархалтай хандаж байгаа нь дамжиггүй. За тэгээд энэ pop opera дууны найруулгыг хин хийх вэ гэсэн чинь ерөөсөө яг pop стилийн дууны найруулга хийдэг хүн хэрэгтэй байгаа. Тэгсэн мөртлөө оркестрал дуурах тий өөрөө тийм оркестрт сууж байсан бүр дотор нь хөгжимжсэн хүн гэхээр ерөөсөө байхгүйсэн байхгүй. Оркестраа сайн мэдэрдэг. Тэгээ бас pop дууныхаа найруулга сайн мэддэг. Тэгээд бодож байгаа ерөөсөө алтан хуйг. Хөгжмийн найруулагч Алтан хуйг сүүлийн үеийн хамгийн эрэлт хэрэгцээтэй уран бүтээлчдийн нэг болсон гэхэд болно. Мэргэжлийн төвшний өндөр ур ухаан шаардсан бүтээлүүдээр голчлон ажилдаг нь түүний авьяас ур чадварын илрэл юм. Анхын дууг над дээр жүжигчин Аси Сирот хоёр авчирч өгсөн л доо. За би бас нөгөө яаруулаараа яаруулаа. За миний кино одоо маш хурдан хугацаанд нээлттэй цагаан авцсан байгаа байдаг. Яаралтай хийх хэрэгтэй ингээл гэсэн. Гэтэ бас дотоод үг юм хийхгүй. Тэгтээ ер нь бол яаран шүү гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэл 4-5 хоног болсон. Нэг удаа дуудсан чинь эхлээд би өдрөл очижсэн юм аа. Би өдрөлж очиод ямар гоё болоо, үнэхээр гоё болсон байна гэгээд. Тэгээд тэгсэн чинь Арина Сэрэ хоёр хурж ирээд сонссон. Тэгээд сонссон чинь Арина бас тэгсэн байхгүй юу. Энэ аюу сайн болсон байна. Тэгтээ яах вэ? Яг миний Аринагийн хувьд чинь стил биш үү те? Яг нэг pop дууны нэг стил. Яг тийм их болсон байна. Тэгээ би дугаа нэг өөрөөр хартсан байсан. Хонгийн сүлжин дуу би яг ингэж л дуунлан да. Ингүүл энэ хонгийн сүлжин дуу яг миний ботсон хонгийн сүлжин дуу гэдэг дуу гарна гэд би ботсон байсан чинь яг алтан дээр очиод хөгжмийнхаа найруулгыг сонссон чинь миний ботсноос тис өөрийг хийдсэн байсан. Тэгээ би тэгсэхгүй энэ нөгөө л яг нийтийн дуучны дуулдаг ч юм эсвэл нөгөө rock pop-ын дахны дуулдаг үлэг болцсон л нөгөө л киноны дуу гарах гэдэг шүү дээ. Энэ миний ботсон шүү болсонгүй. Тэгээ би бүр хоног хугацаад толгоон дээр хоолойд ухтаад толцоод байдаг. Яа ийм гоё юм чи одоо юу эн чин гэдэг гэсэн чи үгүй би нэг арай өөр байх гэж бодсон юм аа. Энийг чи алтан хуйга чи бол сайн чадна. Энийг хаа өөрчилчих гэдэггүй юу? Дуу болгон өөрийн гэсэн сонсогчтой, өөрийн гэсэн үнэлэмжтэй. Зарим дуу үзэгч сонсогчдыг дөргиож хөгжөөдөг бол зарим нь гүн бодолд автуулж ухаарл хайрладаг. Мэргэжлийн дуу болсон гэдгээр онцлог энэ дууны хувьд чухам ямар мэдрэмжийг бидэнд өгдөг вэ? Бөмбөртэй хийсэн байсан байна хүн. Тэгээ би үгүй энэ хонгийн сүлжин дуу гэдэг дуу энэ мелодрама, энэ амьдралын мелодрама буюу амьдралын эмгэнэлт жүжигийг бид нар дуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр амьдралын эмгэнэлт жүжигийг дуулах гэж хахад яагаад бөмбөр хийчихэж байгаа юм бэ? Амьдрал бөмбөр байдгүй үстэй. Эмгэнэлт жүжиг бол тэр аяараа бодол, гунирхал, цөхрөл тийм ээ. Тэр одоо юу гэдгийг тэр амьдралаас ингээд өөрөө ингээд бүр энэ амьдралыг би ойлгох гээд ингээд явж байгаа тэр эмэгтэй хүний төсвөр төвчээр тэр бүхэл юм гарах гэж хахад бөмбөр авчингууд биш болсон л да. Тэгэд эний бөмбөрийг авчих 3 дугаар бадгийн хэсгийг ийм өрнүүн болгоё. Яг далаан давалгаа тэр тэнгис шиг тэр амьдралын давалгаа шиг ийм их өрнүүн болгоё. Тэгээ дахилтан дээрээ дахиад задрыг дээшээгээ ингэж оръё гэдэг энэ бүх юмнуудыг өшөө бид нар задалж өгөөд нэг ёсондоо бид нар хөгжмийн найруулганд талж авах задаргаа хийсэн. Тэгээ энэ задаргаа хийснийг маань Алтан хуйг үнэхээр өөрөө мэрэгжлийн тэр дундаа өөрөө энэ чиглэлээр их мэрэгчсэн хөгжмийн найруулагч хүн учраас их амархан ойлгоод Уул нь миний энэ бас нэг хөвлөр. Гэхдээ энэ бол болохгүй юм бол байхгүй. Гэхдээ энэ хоёр хөвлөрийг би бол алийг буруудахгүй. Хоёулаа зүг байсан. Дуун талдаа бөмбөртэй. Суур бол байгаа үз. Гэхдээ бөмбөртэй жоохон pop маягийн. Ариуна өөрөө болохоор pop дуучин гэдгээр нь ердөөс толгооноос ерөөс салахгүй байсан байхгүй юу. Тэгээд бөмбөрүүдийг авч хаяад шинээр хийжээж энэ бас өөр юм сэтгэж болдог урамтэлж байна. Өөр хийж болдго юм байна гэдгийг эндээс олж харсан. Дараагийн удаагийн уулзалтан дээр бид нар шууд энэ үнэхээр гайхамшигтай сайхан болсон байна. Чи яг зөв ойлгосон байна. Энэ сэтгэл төрлөө гэдэг ийм их баяр баясгалантайгаар бид нар биенийхээ хийсэн тэр уран бүтээлийг ойлгож аваад их сайхан
ойлголцож салсан. За яг энэ хэсэг гэхэд зөөлнөөс чангараад буцаад бууж байгаа. Энэ бол нэг өгүүлэмж хэлэх гэж байгаа гэсэн санаа. Миний санаа бол гарсан юм дээр мэдээж флет хөгжим буюу лимбер эхэлж явж байгаа. Цаанаас утсан хөгжим хийл түрээд буцаад буух энэ процессыг эхний вестибулинээр ашигласан. Ингээд цаашаага зөөлөн хэсэг эхэлсэн. Энэ бол мэдээж бадгийн хэсэг. Тийм ээ. Арф хөгжим, утсан хөгжим, цаана нэг элийн хулээ байдал үзүүлсэн нэг юм. Яагаад гэвэл дотох хүний сэтгэл эзэнгүйг ямар хизгүүрч байгааг үзүүлэхийг зорьсон. Ийм миний хийсэн хөгжим болгоны нот болгон их учиртай хийгдсэн. Та бүхэн анзаарсан бол энэ дотор бага зэргийн гэгээ тэ энэ элийн хулээ байдалд гэгээ ороод гараад байгааг энэ еврофон гэж нэг юм зөвхөр хөгжмөр ашигласан. Одоо та бүхэнд анзаарагдвал энэ бол илүү хулээ байдал. Гэт ариун намаа зөөлхөн дуурчлаа. Одоо гэгээ баг зэрэг орно. Гэгээ орлоо. Гэ жоохон сэтгэлэн дотроосоо ингэ хөдөлж байна гэдэг ч юм уу. Ийм хөгжмийн дүрслийг энэ илүү гаргасан. Энэ дунд талын хөгжим. Одоо дахил дуусаад өргөж ирж байгаа хөгжмөөс залгаж 2 дугаар 3 дугаар руу орж ирж байгаа. Энэ хүний доторх бүр улам бухимдлыг энэ хөгжмөөр бас илэрхийлэхийг зорьсон. Жишээ нь энэ бол дунд талын хөгжим. Сүрлэг, өндөр сахилла уушсан ийм хэмжээтэй. Энэ бол 1 2 дугаар адгасаа шал өөр. Уушлаа. Түрүү гоорын сайн хөдөлгөөнийг оруулсан. Бас хүний бухимдлыг л харуулсан. Ингээд дахилт орж ирнэ шүү дээ. Дахилтан дээр өнгө нь хувирч дээш хийж байгаа. Улам оргилж байна. Энэ хүний тэр гол хадам сэтгэлийг бас үзүүлж байна. Дээшлээ өнгө нь хувирлаа. Ингээ босчих ёстой байна. За ингээд бүхний санаа талдаа за одоо ингээд ариун дууч мань дуулах хүлдэж байгаа юм да. За одоо гэсэн чинь ариун одоо би одоо юу яана. Хамгийн сайн студ дуулна шүү. Би одоо энэ өндөрлөг маш сайн тексттэй гэдэг жоох. За одоо бас нэг студид хайгаал одоо явна одоо гэл те. Хооны хугацаа одоо яана гэл. Хэдийдээ өсдөд ингээд санал болголоо одоо энд дуулж болно, энд очиж дуулж болно гэсэн. Цагаан алга гэдэг нэг студ байгаа да одоо. Тэнд л очиж доолно байхгүй. Тийм бас цаг сонсчлээсэн чинь шинээр нэгдсэн гэдэг. Бөөр тэр багшаа. Цагаан алганы тэнд байдаг. Тэнд студ очсон чинь үнэхээр сүүлийн үеийн аюу гоё студ олжсэн. Тэгэхээр энийг би үнэхэрийн дуулахдаа би уйлж тэр эмэгтэйн оронд өөрийгөө аваачиж нөгөөдөгөр би өөрөө урлагийн хүн учраас энэ урлагийн хүний амьдрал ямар хэцүү байдгийг би өөрөө бас мэддэг учраас энд бас гүнзгий орж дуулах гэсэн гэж бодсон. Тэгээ энэ нэгдүгээр бадгийг би тэр чамайг эзгүй шүнүүдийн хүйтэн дарсанж сэтгэл мандсан гэл тэр сэтгэлд мандсан нар минь чи байсан юм шүү гэд тэр эмэгтэй тэр эр хүнтэй ханилаад суухдаа өөрийнхөө тэр ханыг наран мэт өдий болтол тэр одоо амьдралыг дуусан төгсөл нь сэтгэлдээ тэр наран мэт хайрлж явсан тэр хайрыг л би төлөөлүүлж дуулж байгаа учраас тэр нэгдүгээр бадгийг би нэлээд тийм мелодрама буюу монолог хэлбэрээр дуулах гэж би хичээж оролцсон. Чамайг эзгүй шүнүүдийн
3 дугаар бадгаас эхлээд тэр тэнгэрийн гүнээс сонсогдоо хонгийн дуу гэдэг. Тэн дээр болохоор энэ киноны илүү өрнөлттэй хэсэг буюу тэр эмэгтэйн өрнөлттэй хэсэг, тэр эмэгтэйн амьдралдаа тэр твцсэн, тэр эр хүнийхээ, тэр жижигчүүн хүний хайрлсан хайр, тэр бүх юмыг 3 дугаар гадаг дээр нь биелүүх гаргаж өгсөн. Энэ дээр илүү их миний дуу эмааттай болж өгдөг шүү дээ. Ингээд бүр илүү их задраад тэр яг тэр хонгийн сүүлчийн дуу шиг, тэр далайн давалгаа шиг тийм ээ, тэр амьдралын давалгаа шиг тэр бүх юмыг илүү их тодтогч гаргаж өгөх гэсэн. Тэгээд энэ дууны 3 дугаар бадаг дээр хамгийн гоё хэсэг явдаг миний. Би энэ 3 дугаар бадагтай илүү их дуртай. Ягаад гэвэл энэ дээр илүү их тоглолт, илүү их тэр амьдралын ухааныг ойлгосон, мэдэрсэн, таньсан, тэр твцсэн, тэр бүгдийг энэ 3 дугаар бадаг дээр гаргаж өгдөг. 3 дугаар бадаг юм. 3 дугаар бадгийн яруу найргийг ч манай тэр дууны яруу найргийг зохиосон Болор Эрдэнэ маань үнэхээр гоё бичиж өгсөн байдаг. Тэгээд дахилт ороод ай сайхан хайр маань гэдээ явдаг штеп. Тэр ай сайхан хайр маань гэдээ явж байгаа хэсэг дээр дахиад дээшээ одоо мэрэгжлийн гэдэг тэр өнгийг гаргахыг зорьсон л да. Ягаад гэвэл тэр дахилт маань зөвхөн нэг өнгөн дээрээ байсангүй дээшээ сайхан гэдэг дээш ордог шүү дээ. Шууд дээш доошоо оронгуудаа дээшээ дахиад 2 дугаар актаны солыг яг тэр өнгөөрөө гарах хэрэгтэй болсон. Тэгээ нэгсэндээ дахилт маань 1 дугаар бадаг дээр дуусан дахилт маань давтагдсангүй 3 дугаар бадаг дээрээ дахилт маань дээшээ соол руу ордог гэсэн байдаг. Тэгээ ингээд соол руу ороод эргээд дахиад соол руу ороод байнгутаа шууд хөгжмийн вестиплен буюу оргил хэсэг гэдэг байдаг. Оргил хэсэг хөгжмийн одоо нэгсэндээ тэр импровизац буюу тэр хөгжмийн зохиолчийн, хөгжмийн найруулагчийн хийсэн тэр оргил хэсэг дээр би эргээд оперын хэсгээр дуулдаг л та вокалаар. Тийм оргилд хүртэл дуурч чадна. Тэр нөгөө хун гэдэг шоу чи өөрөө маш өндөрт цойлоод өсө дууны үгэндээ тэр санаа гаргахыг хичээсэн л да. Хун шоу хос хун нэгийгээ алдчихаараа өөрөө үлдсэн нэг нь тийм ээ хүрч чадах хамгийн өндөр оргил цэг дээрээ хүрээд тэнд нэг тийм хамгийн одоо дээд түвшний өнгөөр тийм гаслант дуу гаргаж гунгнаад тэгээд ингэж газар чумбаж амирчддаг тийм одоо үнэн хайрын бэлтгэл болсон шоу байхгүй. Тэгээд тэр яг тэр оргил хэсэг дээр байгаа темперийг үгээрээч ч гэсэн те ер нь бол дуучин маань ч гэсэн тэр хэмжээнд гаргах бах гэсэн итгэл дүүрэн байсан. Гэхдээ итгэлийг маань бүр өшөө хэд дахин нугалж биелүүлсэн тийм гайхамшигтай сайхан өндөр хэмжээнд дуулж чадсан гэж би өдөө бодож байгаа. Энэ яг харга байхгүй Монголын бас дууны урлагт шинжилт хийсэн дуу гэж би бас хамбардам хэлнэ. Хөгжмийн зохиолч Сэродын бас нэгэн өөр өнгө төрхийг та хунгийн сүүлчийн дуунаас сонсож болох юм. Түүний хөг аялахуу эдгээр уран бүтээлчдтэй сүүлэлдэн хэрхэн эгшгэлхийг та энэ удаад дахин нэг анзааран сонсоорой. Чамайг эцгүй шөнөдийн хүйтэн дарсан сэтгэлд мансан нармэ чи байсан юм шүү зүрхний үгээ хилээд арадч болоогүй юм засрах бараши шивэрсэн залуунаас мэн ардулднэ
kıza atsın angeludi tırtız Saylıkta dursunç buhun bitni tuhatu uluna ganskın oda çinihe hissin harin derin ben nasıl turuşta sitigilime dolağım endırsa yumşu Asgar çıkarsın duydum sana bin okve Ramazan şammağa zırhında ihrisa Hama hasıt gülme hibere şan Ramazan şammağa zırhında inhri